Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, сургуулийн өмнөх бэлтгэлийг гэртээ хэрхэн бид нэр хийх боломжтой вэ гэсэн юм нэг бяцхан зөвлөгөө өргөх гэж байгаамаа. 5 6 настай цэцэрлэгийн бэлтгэл бүлэг болон 1-р ангийн сурагчдын эцэг асран хамгаалагч нар зориулж байгаа. За, миний бодлоор эхний ээлжийн хэдүүлэгт эргэлтгүүнүүдэд маш таниулах хэрэгтэй. Баримлын шавар өнгийн харандаа усан бодог харандаа үүсэг гэлтэй бүгднгийн хүүхдэд маш таниулж өгөх. Ямар хичээл хэрэгэлдгийг яг ямар хичээл дээр нь юуг нь хэрэгэлдгийг гэдгийг хүүхдэд маш одоо ярилцаж таниулж ойлгуулж өөрөөр нь ирлүү сургах юм хэрэгцээ бас байдаг. За одоо хүүхдэд бол бас сурах бичгийг харуулахдаа математикийн ном байна, дэвтэр нь энэ байна, монгол хэлний ном байна, дэвтэр нь юм байна, иргэний боловсролын ном байна, дэвтэр нь юм байна, хүн ба хичээлийн ном байна, дэвтэр нь юм байна, хөгжмийн хичээлийн дэвтэр нь өөр байдаг, тийм шугам нь өөр байдаг, хаанаас үчдгийг гэх мэт төрслөх орлого гэсэн энэ хичээл орвол зургийн дэвтэр хэрэгтэй, өнгийн харандаа фалмастер баримлын шавар хэрэгтэй гэх мэтлэн зүйлсийг хүүхдэд маш сайн таниулдаг. За одоо нэг хэдэн дэвтрийг та бүхэнд санал болгох гээд энэ дэвтэр бол жишээ нь монгол хэлний одоо эхний гар зөвшөөрлөх зорилгооттой ийм дэвтэр байгаа. За дараагийн дэвтэр нь болохоор хэрвээ таны хүүхд үсгээ таньж эхэлсэн бол аагаас яг хүртэл 35 үсгээ бүгднийг ямар дэгээр бичих гэдгийг одоо яг зааж өгсөн ийм дэвтэр байгаа. За энэ болохоор математикийн одоо шугамтай дэвтэр байна. Мөн адилхан математикийн эхний одоо гар зөвшөөрөх 1-ээс 10 хүртэл тоотой их бага тэнцвэрийн тэмдгийг нэгтгсэн ийм яг зөвхөн математикийн одоо чиглэлийг дагнасан ийм дэвтэр байна. Эдгээр дэвтрүүдийг яагаад санал болгоод байгаа юм гэхээр худалдаа нь хамгийн түгээмэл байдаг. Таанаас одоо ороод авсан энэ дэвтэр бол худалдаанд байдаг учраас хүүхдээ бид нар бэлтгэхэд их амар дөхөн болдог гэсэн. За энэ болохоор 1-ээс 10 хүртэл тоотой их бага тэнцвэрийн тэмдэгтэй яг нөгөө цэврүүдэд таниулахад зориулсан ийм дэвтэр байсан. Ингээд математик монгол хэл хоёр дэвтэр байгаа юм л да. За миний санал болгох дэвтэр болохоор энэ байгаа. Энэ дэвтэр маань эхний нүүр нь болохоор дандаа монгол хэлний гар зөвшөөрлөх зурлагуудтай хойтлын хэсэг нь математикийн гар зөвшөөрлөх зурлагуудтай дүрс таниулсан ийм дэвтэр байгаа. Ямар тоо цэвэр үсэг эхний ээлжинд байхгүй. Эхний ээлжинд хүүхд маань яг математик монгол хоёр хоёулын давтах боломжтой гэсэн. За хэдүүлээ математик монгол хэлний шугамтайгаа дэвтэртэйгээ гар зөвшөөрлөлт зурлагтай хүүхдэд танилцуулчлаа. За үүнтэй хамт будах, зурах ийм дасгалыг бол зайлшгүй одоо энэ цэг холбох ийм дасгалыг бол хүүхдэд хийлгэнэ. За мөн стикер наах ийм ном бас байдаг. Одоо бууд чинь тийм ээ зураг хараад яа ийм мөнгийг энд нь хийвэл их гоё харагдах юм байна гэд ингээд эхний ээлжин будах дасгалыг маш сайн хийлгэнэ. Энэ дээр стикер байгаа юм л да. Бэлтгэл номнууд маань стикертэй яг нөө тухайн дасгал зааврын дагуу байрлуулдаг ийм дасгалууд байдаг учраас стикерийг зөв байрлуулах юмыг тэр шимт наах гэсэн ийм дадлыг хийх боломжтой гэсэн. За ингээд хэдүүл математикийн зурлагыг таниулна, монгол хэлний зурлагыг л ерөөсөө таниулна. Тэгээд будах, зурах, хайчилж наах гэсэн энэ дадлыг л одоо хүүхдүүдэд эзэмшүүлэхэд бол хүүхд маань 1-р ангид сургуульд ороход хамгийн одоо суур болж өгдөг гэсэн үг. Хүүхд маань маш өөртөө ихтэйгээр тантай хамт дадлага хийжээс учраас багшийн өгсөн зураг маш сайн ойлгох одоо хүлээж авах чадвар нь илүү сайн болдог гэсэн үг юм л да. Тань бүхний хийж байхдаа ямар өнгөөр бодох вэ? Юу хийн гэж ийн, яаж ийн гэж ийн, энэ дэвтэр ямар өнгөтэй байна? Одоо хоёул энийг хийж ийн, чи юуг ашиглах вэ гэд хүүхдтэйгээ маш сайн ярилцах. Одоо гэртээ хүүхдээ сургуульд нь ороход нь бэлдэх ийм боломжтой юм шүү гэж хэлэх гэсэн юм аа.